За энэ удаагийн дугаараар та бүхэндээ нас ахих тусам өөрийгөө залуу байлгах 10 зөвлөгөөг хүргэж байна. Эрүүл хөшрөлтөнд зөвхөн элдв хүчингүй байх бус бие махбод сэтгэл санааны амар амгалан байдал хийгээд сайн сайхан нийгмийн харилцаатай амьдрахыг хэлнэ. Танд эрүүлэр хөшрөх алхам бүрээс таашаал авахд туслах зөвлөгөөг танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээрэй. Дасгал хөдөлгөөн бол нас ахих тусам эрүүл мэндийн төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг юм. Энэ таны биеийг хүчтэй байлгаж, уян хатан байдлыг хадгалж, зүрхний өвчин, чихрийн шижин, үе мөчний өрөвсөл зэрэг архи өвчний эрсдлийг бууруулдаг. Идэвхтэй байх нь заавал фитнест хэдэн цаг зарцуулах ёстой гэсэн үг биш юм. Алхах, цэцэрлэгжүүлэлт хийх, бүжиглэх, гүүх мэт энгийн хөдөлгөөнүүд нь танд ашиг тусыг өгөх болно. Өвчний хяналт урьдсан сэргийлэх төв нь ахмад наснуудад 7 хоногт дор хаяж 105 минутын дунд зэргийн эрчимтэй аэробик дасгал хийхийг зөвлөж байна. Мөн 7 хоногт 2 ба түүнээс дээш өдөр булчин бэхжүүлэх дасгал хийхийг зөвлөж байна. Тогтмол дасгал хөдөлгөөний эрүүл жингээ хадгалах, сэтгэл санааг тайвшруулах, нойрны чанарыг сайжруулахад тусалдаг бөгөөд энэ нь нас ахих тусам ерөнхий сайн сайхан байдалтай чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёрдугаарт нь бие зөв сэнэглээрэй. Таны идэж буй зүйл таны бие организм чухал үүрэг гүйцэтгэдэг. Жимс хүнсний ногоо, бүхэл үр тариа, уурга, эрүүл өөх тосоор баялаг, хоолны дэглэм нь таныг эрч хүчтэй байлгаж, эрүүл жингээ хадгалахад туслана. Шингэний дутагдaltaны ядаргаа бие сулдах болон бусад эрүүл мэндийн асуудалд хүргэдэг тул шингэнээ сайн уух нь чухал юм шүү. Хоол хүнсэндээ дараах зүйлсийг нэмж оруулахыг зөвлөж байна. Үүнд нэгдүгээрт нь жимс хүнсний ногоо. Эдгээр нь тодорхой өвчнөөс хамгаалахад тусалдаг амин дэм эрдэс бодис антиоксидантаар баялаг юм. Хоёрдугаарт нь уурга. Энэ загас, дахиа, шош, самар зэрэг их усүрүүдэнд булчингийн мас хүч чадлыг хадгалахад тусалдаг чухал тэжээлэг бодисуудыг өгдөг. Гуравдугаарт нь бүхэл үр тариа. Овьяас бор будаа, бүхэл улаан буудаа зэрэг хоол хүнс нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд холестерины түвшинг бууруулахад тусалдаг эслэгийг агуулдаг. За 3 дугаарт нь найс нөхөд чухал. Таны нийгмийн амьдрал бол эрүүл хөшрөлтийн нууц чивсэг юм. Энэ амьдралыг илүү баялаг болгодог сэтгэл санааг өөдрөг, баяр баясгалан өгдөг дэмжлэг юм. Бид хөгшрөх тусам улам тусгаарлагдах нь амархан байдаг ч нийгмийн харилцаа холбоог хадгалах нь сэтгцийн болон сэтгэл хөдлөлийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй байдаг. Ганцаардл нь сэтгэл готрал, төгшүүр, танин мэдхүн бууралт, тэрч байтугай зүрхний өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Гэр бүл, найз нөхөд, олон нийттэй харилцаа холбоотой байх нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, стрессийг бууруулж, тэрч байтугай бие махбодын эрүүл мэндийг сайжруулж чадна. Дөрөвдүгээрт нь суралцгаа хизээч бууцгасоо. Таны тарих бие махбодтой адил дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг. Оюун ухаанаа идэвхтэй байлгах нь танин мэдхүн бууралтаас урьдсан сэргийлж таныг хурц мэдрэмжтэй байлгахад туслана. Таавар таалгах, ном унших, шинэ хэл сурах, эсвэл шинэ хоббитой болох гэх мэт тархиас хордог үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Насан туршийн суралцах оюун ухааныг өдөөх нь тархинд хөшрөлтийн улмаас үүссэн өөрчлөлтөнд илүү сайн дасан зохицох, нөхөх боломжийг олгодог, танин мэдхүн нөөцийг бий болгоход тусалдаг. Тиймээс тархиа идэвхтэй байлгахад аливаа зүйлийг хийгээрэй. 5 дугаарт нь урьдсан сэргийлэх нь гол хүчин зүйл юм. Тогтмол үзлэг шинжилгээ нь таны хувийн эрүүл мэндийг тодорхойлогч болж өгдөг. Эдгээр нь танд аливаа асуудлыг эрт илрүүлж, өөрийгөө хамгийн сайн мэдрэхэд тусалдаг. Цусны даралт, холестерин, чихрийн шижин, хорт хавдрын шинжилгээнд жил бүр хамрагдаж байгаарай. Түүнчлэн хараа сонсголын үзэлгийн талаар бүү мартаарай.
Учир нь эдгээр мэдрэхүү нас ахихыг тусан буурч амьдралын чанарт нөлөөлж болзошгүй юм. 6-дугаарт нь амархын тулд эрч хүчээ сэргээх. Нас ахихыг тусан чанартаа унтах нь таны сэтгэл санаа, ой санамжаас эхлээд ерөнхий эрүүл мэнд хүртэл бүх зүйлд нөлөөлдөг тул бүрч чухал болдог. Муу унтах, нойр дутуу байх нь сэтгэл санаа, ой санамж, төвлөрөлтөнд нөлөөлж зүрхний өвчин, таргалал зэрэг архи өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Ахмад наснууд нойр гүдэл эсвэл шөнийн цагаар байнга сэрэх зэрэг нойрны асуудалтай тулгардаг. Сайн унтахын тулд үүнд тогтмол унтах хуваарийг баримтлах, оройн унтахын өмнө ном унших, эсвэл бүлээн усанд орох, йог хийх гэх мэт тайвшруулах унтах дэглэмийг бий болгох хэрэгтэй. Унтлагын өрөөгөө харанхуй, чимээгүй, сэрүүн орчинд бүрдүүлэх хэрэгтэй. Шөнөдөө 7-8 цаг унтахыг зориорой. Хэрвээ та нойр гүтэлтэй байнга тулгарч байвал эмчтэйгээ зөвлөлдөж зөвлөгөө аваарай. 7-дугаарт нь амархад цаг гаргаарай. Архаг стресс нь таны сэтгэл санааг хямрааж, оюун ухаан болон бие махбод чинь таалагдахгүй байдлаар нөлөөлдөг. Гэхдээ стрессийг өөрийн толгой болгох хэрэггүй. Стрессийг зохицуулах арга замыг олох нь чухал юм. Амарх арга техникээр тайвшрах, дасгал хөдөлгөөнөөр хөлсөө гаргах, байгаль зугаалах, эсвэл инээмсэглэл тодруулах, хоббигоо хийх гэх мэт стрессийг хянах олон арга бий. 8-дугаарт нь сэтгцэн эрүүл мэндийг үл томсорлож болохгүй. Сэтгцэн эрүүл мэндэд анхаарал тавих нь бие махбодын эрүүл мэндийг хамгаалахтай адил чухал юм. Сэтгэл готрол төгшүүрн ахмад наснуудад төгөөмөл тохиолддог зүйл биш боловч ихэвчлэн үл томсорлогдох эсвэл наслтай холбоотой бусад асуудалтай ан дурагддаг. Хэрвээ та сэтгэлээр унсан, төгссөн эсвэл зүгээр л өөрийгөө мэдрэхгүй байгаа бол тусламж авахыг зөвлөж байна. Сэтгцэн эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөх эсвэл дэмжлэг үзүүлэх бүлэгтэй ярилцах нь эдгээр мэдрэмжийг даван туулахад туслах болно. 9-дугаарт нь эерэг талархалтай байгаарай. Эерэг хандлага нь зөвхөн сэтгэл санаа сайжруулдаг зүйл биш бөгөөд энэ нь хөшрөлийн үйл явцыг хэрхэн мэдэрч байгаад нь ихээхэн нөлөө үзүүлдэг. Хөгжилтэй хандлагыг хүлээн авч амьдралын сайн сайхан байдлыг олох нь таныг эрүүл аз жаргалтай, илүү уян хатан байхад туслана. Судалгаагаар хөшрөлийн талаарх эерэг хандлага нь стрессийг бууруулж, дархлааны үйл ажиллагааг сайжруулж, тэрч байтугай дундаж насалтыг уртасгахад тусалдаг болохыг харуулсан. Талархлын тэмдэглэл хөтлөх нь амьдралын эерэг талууд дээр анхаарлаа төвлөрүүлж, бэрхшээлтэй тулгарх үед төсвөр төвчээрийг бий болгоход туслана. 10-дугаарт нь унах гэмтгээс урьдчилан сэргийлэх. Унах эрсдэл нь бидний нас ахих тусам төгөөмөл тохиолддог асуудал байж болох ч тэдгээрийн ихэнхийг хэдхэн энгийн алхмаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Бүдрэх аюулыг арилгах, шаардлагатай газарт бариул байрлуулах, орчны гэрэлтүүлгээ нэмэгдүүлэх замаар гэр орноо илүү аюулгүй газар болгох нь чухал юм. Түншлэн тогтмол дасгал хөдөлгөөн, ялангуяа тэнцвэр, хүч чадал чиглэсэн хөдөлгөөн оруулах нь таныг хөл дээрээ бат бөх байлгахад туслана. Ялангуяа уналт эсвэл тэнцвэрийн асуудалтай бол уналтаас урьдчилан сэргийлэхэд туслах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчээс зөвлөгөө авахыг хүсэж байна. Эрүүл хөшрөлт нь зөвхөн урт наслах төдийгүй илүү аз жаргалтай, эрүүл сайн амьдрах тухай юм. Идэвхтэй байж, зөв хооллож, харилцаа холбоотой байх, эерэг сэтгэлээтэй байснаар та нас ахих тусам эрч хүчтэй, эрүүл амьдралаар амьдрах боломжтой. Том нөлөө үзүүлэх жижиг өөрчлөлтүүдийг хийж эхлэхэд хизээч оройтдоггүй. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.